За сайн уу залуусаа. За нэг бичлэг үзээд 100 төгрөг олох боломжтой. За Монгол ийм аппликейшн гарсан байна. За та хэд маань хэрвээ бүртгүүлэх бол энэ бичлэгний тайлбар хэсэгт линкийг тавьчих. Тэгэхээр линкээрээ дараад ороод бүртгүүлээрэй. Линкээрээ дарж ороод Gmail хаягаа хийгээд тэгээ бүртгүүлчихнэ. За тэгээ та бүхэн энэхүү сайт дээрээс орлого олохын тулд баталгаажуулалтыг нь хийх ёстой. За баталгаажуулалт хийвэл хийхдээ та 15,000 төгрөг энэ сайтад төлнө. За тэгээд хариуд нь та яах вэ гэвэл одоо бичлэг болгоноос одоо нэг бичлэг үзэх болгонд 100 төгрөгийг буцаагаад авна. Нэг найзаа урах юм бол найзынхаа 50% нь буцаагаад авна гэсэн үг. Тэгэхээр хоёр найзаа уриал оруулсан мөнгө буцаагаад авчих боломжтой юм нэг сайт байна. За бичлэг үзэх зааврыг нь та бүхэндээ танилцуулаад өгье. За энэ чинээс хэдүүлээ меню хэсгийн дараад ажлын байрууд дотроос бичлэг үзэх гэдгийг дараад орчино. За энэ бол угаасаа бүх юм нь монгол хэл дээр учраас та бүхэн ямар ч юм толгой ирэх зүйл байхгүй, бүгд ойлгомжтой монгол хэл дээр байгаа. За энэ чинээс хэдүүлээ ингээд жоохон доош нь гүйлгээд за энд бичлэг нь байна. За надад нийтдээ 33 ширхэг видео үзэх ирэх байгаа маань. За ингээд плей дээр тоглуулж. За ингээд хэдүүлээ бичлэгийг үзэн. За тэгээд бичлэгүүд маань нэг амар урт бараг 20 минут, 30 минут, 1 цагийн бичлэгүүд биш. Дөнгөж 10 секундны бичлэгүүд байгаа хамгийн удаандаа. За ингээд бичлэг үзээ дуусны дараа таны энэ чинь автоматар ингээд шууд кредит дансан чинь цэнгэлэгдээд ороод ирнэ. За миний мөнгө одоо 30,300 байна. За орлого зарлагын хувьд бол ямар ч асуудалгүй. Тэгэхээр 10 жилийн дүүнер маань бас өдөр тутмын хичээл хайж байгаа юм шиг хөнөөлт орлого боломжтой байна. За 30,300 байгаа миний баланс. За ингээд 30,400 болж байгаа. Тэгэхээр та хэд маань бас энэхүү сайтад бүртгүүлээд за тэгээд бас нэг видео үзээд нэг видеоноос 100 төгрөгийг бол цуглуулад яваарай. За тэгээд та бүхэн за энэ NFT-гээс ашиг олох, файл бүтээх за энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах хүсвэл манаас өгөөдөг дагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.